За хотод гидсэндээ хайртай хүмүүсийн хувьд яг энэ чинь лайк дараад үлдээчээрээ та бүхэн зуны амралтаараа найз нөхдөдөө ойр дотны хүмүүстэйгээ агаар салхинд мэдээж гараад аялал зугаалганд явах бах. За тэр үед таны эми санд хамгийн чухал байх ёстой хотод гидсэн чинь нэг хач тустай хотод гидсэн чинь хамгаалах яаралтай үед таныг магадгүй аварч чадах тэр эмүүдийг өнөөдөр би хэлж өгье. Тэгээ бүгдээрээ маш сайн сонсож аваад аяллахаа цүнхэнд заавал хийгээрэй. Нэгдүгээр тэнгүүл бид нэр бөөлжлийн эсрэг юм авч явах хэрэгтэй. За ялангуяа тэр машины ар суудаг ч гэдэг юм уу. За завин дээр явж байгаа ч гэдэг юм уу. За бас идэж уусантай холбоотой, хорлогтой холбоотой бөөлжилт хүүснэ. Тэр үед бөөлжлийн эсрэг юм мэдээж зайлшгүй хэрэг болно. За хоёрдугаар тэнгүүл хотод гидсний өвдөлт бол мэдээж үүсээд гидс базлаад их хэцүү байдалд ордог. За энэ үед бас нэг хотод гидсний булчинг тавиулах, агшлыг тавиулах, өвдөлтийг намдаах тэр имийг бол заавал та авч яваарай. За гуравд нь гэвэл хотод гидс хямралын үйл ажиллагаа нэг өөрчлөлт байгаа. Тэгэхээр нэг хотод гидс хямраад байгаа энэ үед нөгөө нэг бид нар тэр имийг авч явах юм бол нүүрс усуулан өөхтөөс уургийг боловсруулахад илүү ихээр хөнгөвчлөөд тэр нарийн гидсний ханаар бүрэн шигмэгдэх явцыг дэмжиж өгдөг байх нэ. За дөрөвт нь гэвэл хоолны хорлоо мэдээж бас үүсч магадгүй. За тэр үед бол хоол боловсруулах үйл ажиллагаа бас нэг хямрал хордлого бол бий болж байгаа. Тэр үед хоол боловсруулах замын саст бүрхүүлийг нь илүү сайн хамгаалаад өгчдөг. Давхрах үүсгдэг тэр зүйлийг бол бас хэрэгжилж үл зүгээр. Тэгэхээр энэ хоол боловсруулах замын тэр хаанч байсан хорт бодис байж болно. За ямар нэгэн хийв байж болно тийм ээ. Бичил биетнийг гадагшлуулж гидсний агуулмжийг болон хөдөлгөөнийг хэвийн болгодог энэ зүйл бол байдаг юм аа. За тавд нь гэвэл ашигтай бактерийг бол заавал авч яваарай. За ялангуяа тэр бага насны хүүхдүүдэд явж байгаа хүмүүст бол энэ бол маш хэрэгтэй. Өтгөн хатаатайгаа за ихээр гидс өвдөө дүүрээд за мөн дотор муухай оргоод бөөлжөөд за мөн гуйлгаад байгаа ч гэдэг юм уу те хөвлөгээр бас их өвдөд байгаа. Энэ үед ашигтай бактери маш их хэрэгтэй байдаг юм аа. За 6-ад нь гэвэл